За тийм учраас North Palace-ийг хэрхэн тоглох вэ гэдэг сонирхолтой. Эквадорын тоглолт оролцохгүй болсноор Сэлэг Бодосогийн хувьд бас хөдөлгөөнөд төдий хэмжээгээр ясна авч чаа гэсэн. Ингээд ихний давталгоо Сэлэг Бодосоос кросс дээр бөмбөгөрсөн зүүн дээр слайдсан байгаа. Давталгааны скуу дуусчгаа Рели Росс холын зээн шидэлт амжилттай болсон. Тоглолтын нээлттэй оноо. Амжилттай шууд таслуулсан. Буцаад урдан давталгаанд урагшааны гараад ирсэн Рели Росс өөрөө давтлаад 2-1 авч чадлаа. Боломжийг харин үүсгэж чадсан шүү энд. Ахмад Гилберт. За урдаа ашиглаа гоё явсан да давталгаа оногтой болсон. Нээлт явнаг. Отхон жаргалын хувьд бас холбооны цомын тэмцээн дээр төдийлөн олон минут болоо. Росс доош давуулж гисэн тожид орж отхон жаргал сувсуул дундын заашилт амжилттай. Отхон жаргал Ахмад залтан дундаас явуулсан. Ахмад Гилберт тийм тоглолт. Эхний 3 Ураад явсан тоглолтоо байгаа шидхээс бол эзэж яахгүй шүү дээ. Довтлоо амжилттай болж яатсан тооны хавцаад 10 дээр тэнцүүлж байна. Хөөх 8 тооно олсон. Өсгөөр Бат хуйг болон зол жаргал нар гарч ирсэн юм. Довтлоо амжилттай болгосон. Өсгөөр хөл дээр ирсэн төгөлдөр Бат хуйг 3 онооны довтлооны амжилттай болсон. Багийн 15 тооно. Лацсан. За зүүн дээрээ явсан амжилт төгөлдөр дээр төгөлдөр дундын зэн довтлооны амжилттай болсон. Төгөлдрийн хувьд бол хамгаалалтаа болсон. Ахмад руу давуулж гисэн Ахмад хангалттай зайн үүс зайн холын зай шидэлт амжилттай болсон. Майк Уильямс нар тэр орж ирсэн байгаа. Майк Уильямс хангалттай зай өгсөн. За Шонкруудын хамгаалал Фредраг дасгалжуулагч үүдээ маш сайн мэдээ. Нэгээр өгсөн амжилтыг North Pit үр аваад орсон хамгаалалт маш сайн болж байна. Ардаа үлдээсэн Батуйг баруун довтлоо оновчтой болсон. Гараа шилжүүлээд шихаа явуулдаг бол хэцүүлтэй. Би үчээр өрнө. Дээрлэх нүдэг юу бол отхон жаргал дондын зай шидэлт амжилттай болсон. За харин отхон жаргал Ядуулгын эсрэг гол өгсөн дамжуулт. Өсгөөр нэг урам гүлгөнөөр харгалцсан. Ахмадаас нэмээд алдаас алгачлаа. Шахсан хамгаалтаас бөмбөгийг асуудалгүй гаргаад ирсэн Өсгөөр. За Өсгөөр энэ дэр ямар гоё харгалцсан бэ? Давталгаа амжилттай. За энэ Өсгөөрийн оног дооцсноо. Бөмбөг шилцээр төгөлдөр хангалттай орон зай үүссэн холын зай шидэлтээр наалтлаа. Норвол Пэл давталгааны самбарыг авсан. Росс 3 онооны довтлогын амжилттай болсон. Ноолтын нээлтийн оног авсан шигэ. Шидэлтийн амжилттай бол. Зол жаргал дамжуултыг гоё өгсөндөө довтлогын оногтой болсон. Зөвхөн отон жаргал дахин нэг 2 оноо. Наача. 20 дугаар үеийн 7 минутаас хойш авсан оноо бидхэнд харагдаж байна. Дэлгэр нэм бие үчээр өсөөхөд орсон бөмбөж ит байна. Эхний хасын төгсгөлийг сайн хийчихвэл тэ. 2 дугаар болсон дагуу маш үзүүштэй болоод Ахмад Гилберт 3 оноо шидлээ. Давталгааны скуу дууслаа. Өөрөө их хэцүү байлаас дундын зай шидэлтэн самбартаад унсан. 2 оноо. За хөлбөр явсан Бат хоёрыг гоё суулсан да 3 онооны довтлогын амжилттай болсон. Нарангийн Бат хоёр энэ тоглолтод наахны цуд давталгаа алдсан зүрх. 3 эсрэг нэг хурдан давталгаанд орж ирсэн төгөлдөр цагны нөгөөдөөс давталгаа алдсан 60-аас орж ирсэн Бат хоёрыг нэмлээ. Тоглох хугацаанд байгаа Майк Уильямс сүүлийн 3 секунд Майк Уильямс цаана өгсөн довтлогоо оногтой болсон. Ингээд дөлгөө энэ довтлт ихний 2 оноогоо авсан. Довтлогоо дуустал өгч байгаа шууд шидэн Ахмад Гилберт 3 онооны довтлогоо амжилттай болсон. Энэ залуу үнээр Батуйг маш одоо шилжсэн. Батуйгийн шидэлт амжилтгүй болсон. Бөмбөглөө тэнцэл Өсгөөр давталгааны самбарыг авсан. Оноогоо ч юм яахгүй авч байна. Тийм болоо да. Аваад зүүн дээрээ явсан. Залаад өгсөн бөмбөг Батуйг 3 онооны довтлогын амжилттай болсон. Россын амжилтыг бас маш их хэрэгтэй байна. Дэлгэр нэм Пели эсрэг бие үчээр илүүрхэд орсон давталгааны амжилттай. Их үзүүлж байна. Төгөлдөр андын эсрэг баруунда зөрөөд орцсон. Амархан байна. Майк Уильямс. Дэлгэр нэм өөрөө бөмбөгийг дуудаад авсан. Майк Уильямс дундад зашилтын амжилттай боллоо. Буцаад нэг эсрэг хоёулаа гараад ийсэн Рели Росс довтлогоонтой нэг шидэлтийг хийнэ. Дэлгэр нэм Ананд 3 онооны довтлогын амжилттай болсон. Харин бол Ананд шидэлтийн унаа боломжийг үүсгээд Бат хоёр зүүндээ саад дундын зай шидэлтэй мөн ялгаагүй алдсан. Инх хотын дүлгөөн хатгаад Хурцбаатар довтлогын амжилттай нэмэлт шидэлтийг үүсгэнэ. Ахын жаргал доор өгсөн Норвол довтлогын амжилттай болсон. Юу илүү түүгээрээ. Бөмбөгт ямар амархан алдчихва. Хурцбаатар бөмбөгийг суулаад урагшаа. Өөрөө довтлогоогоо төгсгсөн 2 оноо. Итлээ тоглолтыг үзүүлж байна. Батуйг
Дундын зан хөөргсөн шийдэлтэн амжилттай болсон. Өсгөр доор дуудсан бүгийг авсан Росс дуусгад асуудал. За дамжуулалт инх сайхан дээр ирсэн нэг илүү дамжуулалтаар Ананд будагтайлбар руу яваад орсон. Довтхон амжилттай. 56 тавтай байгаа юм. Росс хатаад шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Ready Росс. Таашлагцаа үсгүй бүр нөгөө талаас орж ирээд хамгаалтанд туслаад бөмбөгийг салгасан дүүнийг нь Ready Росс 2 оноо болгоод хамгаалчлаа. Батын жаргал аридгийн гаалтаар даруулчлаа. Бат 2 гар дээрээс аваад шууд явуулсан Наран гэрлийн Бат 2-ын 3 оноо шийдсэн. Астан ямны одоо байхгүй хамгаалж шаардлага гараад ирсэн дамжуулалтыг өгсөн довтлоо амжилттай болсон. Зогтын охин жаргал 2 оноо. Хэцүү байдалд орцсондоо довтлогыг төгсгөх хэрэгтэй. Дийлгэрний бөмбөгийг салгаад урагшаа урдан довтлогод шилжсэн оноо авсан. Өсгөр дайраг явсан залаад өгсөн зогтын охин жаргал 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Урцбаатар цаашаа гаргаад өгсөн ариун болдын Ананд 3 онооны шийдэлтэн амжилттай нэмэлт 1 шийдэлтийг хийгэр боллоо. Хок өнөөдөр Анандын Сан төрөд явсан их боломж олцсонгүй. Бөмбөг таслагдсан Майк Уильямс ганцаараа урд гараад ирсэн довтлогоо амжилттай болсон. Магийн Хоки эсрэг хумаа задлсан Анандын удаа шидэлтэй авсан дийлгэрний довтлон самбарыг аваад 2 дахь болжоор нэмсэн. довтлогын секунд 13 онсон. Дайрад явсан довтлогоо оновчтой болсон. Зогтын охин жаргал 2 хэр нэмсэн. Бүрдгүүн байна бөмбөг тасдуулсан. За төгөлтрийн хамгийн гол зүйл чинь шүү дээ. Бөмбөг стад 2 оноо авч бас 2 дахь боломжийг үүсгэж чадлаа. Ахмад Гилберт шийдсэн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Батлавг бас гарч ирсэн байх шүү. Хов чонхруу дог яалт байгуулснаар сүүлийн 4 тоглолтын 3-т нь ойцсон сайн үзүүлэлттэй болж байна. Харин Сэлэнг Бодосогийн хувьд сүүлийн 3 тоглолтын дараалан хожигдсон сүүлийн 6 тоглолтын 4-т нь ялагдсан ийм үзүүлэлттэй боллоо. Өнөөдрийн 2 дахь тоглолт маш сонирхолтой болж өндөрлөө үзэгчтэй